За бид ус арай болтол ингээд өсвөө яриад байж байгаа. Одоо талдаа их тийм мэдээлэл авахаас гадна тодорхой ойлголттой нэг талаас чухал байх. Болохоосоо болохгүй хүртэл одоо ярьж цааж байгаа гэж бодож байна. Би энэ боловсролын хөгжлийг дэмжигчилтэй уялдуулаад Наранбаяр сайдад зарим нэг зүйлийг санал болгож бас даа гэж бодож байна. За энэ одоо цахим сургалттай холбоотой цахим сургууль гэдэг одоо том бидний одоо зорилт явж байгаа. Энийг цааш нь үргэлжлүүлээрээ энэ дээр байж байгаа мөгийг 90 саасч болохгүй шүү. Бүр одоо нэмээд явах хэрэгтэй гэж байна. Цахим ангиуд нэгдэх ёстой. Тэгжээж бид нар энэ сургалтын чанарыг илүү сайн түвшинд гаргах тодорхой одоо шинэ арга зам нэгж байгаа гэдгийг мэдж байгаа. Тийм ч байгаа. Бусад улс орнууд ч гэсэн нэгж байгаа. Бид нэг тэрнээс хоцрохын тулд энэ дээр бол зоригтой байна шүү гэдгийг хэлж байгаа. За хоёр дахь зүйл мэргэжлийн боловсрол дээр энэ хөдөлмөрийн зах зээлчийн эрэлтийн нийлүүлэлтийн үндсэндээ бол мэргэжлийн боловсролын энэ тогтолцоогоор дамжаад бол зохих төвшөнд бол хангах учиртай гэдэг бид бол судалгааг нь хийгээд бүх тооцоог нь хийжсэн энэ дээр одоо танаа дээр бүхэл бүтэн дэд тогтолцоо байж байгаа. Энэ дээр одоо 20-26 мянган хүн болж одоо сурж эхэлж байгаа юм. Тухайлан анхаараа гэж байгаа. Цаашаад бол танаа дээр уг нь газар байсан газрын одоо чинь ингээд механик байдлаар байхгүй болгоцсон. Энэ таны одоо чинь одоо алдаа бол биш. Угаасаа цаанаас нэм аргачлал өгсөн юм байли. Энэ газрыг босож байгуулар гэж. Газар байж бид нар энэ бодлогоо тодорхой болгоод бодлогоо хэрэгжилтийг хангана штэ. Ингэж бид нар явахгүй заримдаа ингээд ирээшэл бүгд адилхан байх ёстой. Бүгдээрээ нэг бол цагаан өнгөтэй, бүгдээрээ нэг бол хар өнгөтэй байх ёстой гэдэг ийм бодлого бол байхгүй учраас энийг та одоо анхаараарай гэж байна. Гурав дахь зүйл та их тийм тодорхой хариулж гин. Нодлон бид нар бол тиймч байх болов уу гэж бодсон. Энэ санхүүгийн лизинг. Тэр төрөйгөө бидний төсвийн одоо боломж бол хязгаартай байгаа болвол боломжоо хараад суугаад иж болохгүй гэд бүгдээрээ хэлж байгаа болвол энэ санхүүгийн лизинг ашиглаарай. Сургуулиудад одоо шинэ анги танхимуудад санал ширээн хүлжихгүй байна, техник хэрэгсэл нь хүлжихгүй байгаа бол энийг чинь ингээл аавна шүү дээ. Тэгжээж бид нар боловсролынхаа хөгжлийг хангана ядаж хугацаа алдахгүй сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр энэ дээр одоо анхаарах боломж нь байгаа бол энийг хэрэглээрэй гэж байгаа юм. Дөрөв зүйл. Нэгэнтээ бидэнд дахиад одоо бидэнд бол санхүүжилтийн одоо тодорхой одоо нөөцүүд, боломжууд байгаа, арга хэрэгслүүд тэр нь бол олон улсын санхүүгийн байгууллагаас бид бас тодорхой зээлүүд авч байгаа. Энэ ерөнхий боловсролын чиглэлээр 150 сая доллар, за мэргэжлийн боловсролоор 20 сая доллар. Тэгээ энийг бол бүрэн аваад оны эхнээс энийг яаралтай одоо чинь энэтэй холбоотой бүх процессыг эхлүүлээд тэгээ энийг бол хэрэглээрэй гэж. Тэгжээж бид нар бол үр дүнгийн бол 26 оны төгсгөл ихэд бол эхнээс нь харна гэж. Тэгэхгүй энийг хэрэгжилж чадахгүй бол ахаал яригчил бол биеийнхээ урдаас болсон болоогүйгээд хэдүүлээ яриа сууж байгаа учраас энийг анхаараач гэж одоо зориуд хэлж байгаамаа. За тэрнээс гадна би түрүүн бас танд хоёр зүйл хэлсэн. Нэг нь Баялгийн аймгийн Цэнгэл сум. Энийг газар дээр нь ажиллаад ирсэн хүний хувьд бол би бол тухайлан хэлсэн. Та чуулган дээр бол бас тодорхой гаргалгааг нь бид одоо хийнэ гэсэн. Энэ бол угаасаа таны үүрэг. Таажсан энэ дээр бол ирмэлцтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэнд бол спортын хичээл, биеийн тамирын хичээл ерөөсөө байхгүй. Энэ аль хэзээ 2-3 жил яригдсан зүйлийг одоо дахин яриад байх бол биш. Энийг бол тэртээдэргүй одоо хэрэгжүүлэх ёстой юм. Та зохицуулаад эхлүүлж байгаа чи гэж байгаа юм. Дараагийн зүйл сая Баялгийн аймгийн Баяннуур сум. Ийм дотор байрны асуудал чинь нэг ийм тендерийн маргаанаас болоод одоо чинь зогсчихсан шүү дээ. Нэг хэсэг улсуудын хоорондын маргаан эцсийн дүндээ боловсролын одоо салбарын хувь заяанд хүүхдүүдийн хувь заяанд нөлөөлж байгаа бол энийг шургаа шийдээд өгөөч. Энд дээр сангийн яам бас Ганбаатаргаа та бас анхаарал хандуулаад өгөөч гэж байгаа юм. Энэ угаасаа танаа дээр нэг өөр мэдээлэлтэй, боловсролын яам дээр нэг өөр мэдээлэлтэй байна. Энийг нэгтгэхэд өгөөч гэсэн ийм хүсэлтэй байна. За баярлалаа. За баярлалаа. Эрдэнэт гүшин үг гэлнэ.